эднэрийг одоо магтж байгаа юм шиг. Одоо улсад хувьцаагаа гаргацсан компани байхгүй юу? За тэгээ эднэрийн брэндүүдний за шилээр хийж нарлаг үлэмжийг энэ байж шилээр энэ энгийн нөгөө юу поликарбонат гэдэг нэг мэрзэлтэр шиг юмар хийж байгаа. А энэ зай талбайгаа яагаад дабл гэдэг ийм өргөнийг ингээд нэмэгдүүлээд дундуур нэг баг нь явуулаад хоёр ундаг дэвэлтэй хийсэн нэг завгар байна. За энэ энгийн нөгөө нийлэг хальсан хүчлагтай хүнжилтэй ийм зүйл байна. Тэгэхээр энэ яг манайхын нэг сонирхтын тэр поликарбонатаар хийсэн их зүгээр юм аа гэж. Тэр нь одоо манайхан мэдж байгаа бол нөгөө манай төмөр замын төв вокзалаас нөхөн гарч руу ороход дээр нэг юм ногоон ямаар ингээд бүтээц мэдэн матаад тэрэлдэ материал. А тэгэхээр энэ чинь бол цагаан өнгөтэй тийм поликарбонатаар хийж байгаа. Тэрийг энэгээр хийсэн салхитай нутгийг үзсэн. Энэ ялангуяа манайх шиг ингээ байна. Салхилдаг газар чинь бидэрт мэддэгдэхгүй ингээ жижиг ширхэгтэй шороогоор зүлгэж идэм байна. Тэгэхээр бол эн чинь яг ингэхэр зэрэг нөгөө тийм хатуу материал учраас нөгөө нэг энэ агаажуултын цонх мох юмнууд гаргана гэхээр заавал тэрэнд нь тохирсон өнгөн цагаан араа мэд тэгээд түгжээ онгойлогдсон нуус муус гээд баах юм ороод үнэн өндөрчөөд байна. За хамгийн аюултай тэр үнэн харахад бол гоё. За юу гэхээр зэрэг 3 жилийн дараа ингээд царапуу үсээд ингэчээр зэрэг нөгөө нарныхаа гэрлийг оруулах чадахгүй болох юм бол солино гэх юм бол асуудал үүсэж байгаа. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд байгаа зүгээр нөгөө нийлэг хальс федонкоор хийж чинь. Федонк хийх юмтах. Тэгээд тэрийг хүн ингээд гадны нөлөө орохгүй бол тэрнтэй яах ч үгүй байж байгаа байхгүй юу? Ер нь бидний одоо зуны хүлэмжүүд бол 3 жил өвөл зөнгөө тэгээд бүтээгээ те мохоо л уурчихгүй бол байж лээдэг юм зүйл. Ганц хоёр цоорох бол асуудалгүй болцсон. Нийлэг хайгсан хүлэмжний юм скотч гарцсан баг. Га тэгэл үгүй скотчоор дарчин. Тэгээ ийм юм байна. За би тэгэхээр та нарт өнөөдөр гол зүйл бол энэ брендийн өвлийн нарлаг хүлэмжийг би танилцуулах гэж байна. За тэр миний хэдэн жил тэнж явсны эдний компани дээр хамгийн анх 14 оны 1 сарын 19 энэ яг нөгөө Чингис Хааны санхүүжилт орж ирчээд байж исэн үедээ эдний дээр очиж анхны уулзалт яриаг хийж ийсэн. Тэгээд хэцүүлдэ эн чин дэлхийн хэмжээнд ажилладаг компани дээр Монголын нэг нөхөр орж очиод би ингээ энэ хүлэмжийг аваа яриг хэдийг авах уу гэд би юу ч гэсэн нэгийг аваа гэхээр нөгөө үйлдвэрч юу яриад байна. Тийм ээ. Бөөн дэлхийн хэмжээнд захиалга авдаг юм аа. Тэгээд одоо ядуу зүдүүгээ хэлж гүйж тэгээд сүүлд нь 7 сард эднийг би ирүүлж байгаа Монголд. Надад юу хэрэг болсон гэхээр засгийн газрын 17.4 сая доллар өвлийн хүлэмжинд гэдэг тогтоолтой байхгүй. 17 сая доллар та нарт мөнгө биш юм уу? Тэгэхээр нөгөөдөл чинь бас юм бодоод эргэлдээд байхгүй. Нэрэн ч тийм юм уу? Тэгээ манай дөрөөс өвлийн хүлэмж байхгүй. Тийм учраас та нар брэндээ оруул гэхээр надад тууртаад энд ирсэн. Би тэгээ армадад энд энэ өвлийн нарлаг хүлэмж яаж барьд юм бэ гэдэг танилцуулга хийх гэж байхгүй нэрээ. Энд их олон хүн авсан. Тэгээд амьдаад тэнд нөгөө удаач хуяаны хүлэмжийн төслийн нэг жигээ тэд нар бол хүчтэй 10 хэдэн хүнтэй тэр юунд 13 дугаар хороолын том 2 офстой. Би бол нэг цүнх хүрсэн нөхөр яваад байгаа байхгүй. Бас хүлэмж хөгжүүд нэг юм ярих гэдэг. За ингээд энэ нөхдүүдийг ямар ч хэсэг авчираад тэгээд юу яасан. Энэ дээр нэг ийм хүн ухаанаар амьдрна гэж бид нар бас хин хаана бодох хэрэгтэй. Би ингээ хүүхдүүд яваад их олон жил явлаа. Тэнд хүмүүсээ яваад шүлэмжийн үзүүлээ аял гээд зохион байгуулад тэр эрдэмтдтэй нуулзуулаад ногоо жимс яа тарих гээд их олон жил явсан. Тэгээ тэнд яаж шийдэж юм гэсэн. Одоо энэ ингээ хүлэмжүүдтэй нардаг хүлэмж нь энэ яг энэ талбай дээр 158 хүлэмж байна. Би төрд хэлж ирсэн. 17.4 сая долларыг хүн болгоноор төсөл бичвэл ингэж зовоогоод хэрэггүй. Энэ зураг завгар нь байна. Энэгээр төр шийдээд нэг газар олгоод хотоо хажуул. Тэгээд сайн барьдаг компани шалгаруулаад бариулчих гэлээ. Наад ногооч ч мөнгө байхгүй. Энэ хөх хот яад ингэхээр ерөөсө хөх хотын гадна шийдвэр гаргаад төрөөс ихлэ мөнгө нь гаргачих. Тэгээд 150-60-аар нэг дор бариад худаг ус зам харгу бүгдийг нэгээд тэгээд
энийг хажууд нэг жижиг юу байгаа ч ногоочны өрөө гэдэг нэг юм. Тэнд нь ус юм бүгд ирсэн. Тэгээд ийм жижиг тосгон шиг юм барьчингуудаа ард иргэдээ зарлцдаг байхгүй. За нэг үлэмж тэдэн одоо 100 мянга юан. За энд ирээд хүлэмж юм байлээ. Та ногоогоо тарьдсан бол тарь. Мөнгөн дүү энэ хүртэл мөнгөө хураалгана, сар тэдийг хураалгана шүү. Тэгээд энд чи хоёр өгшин зүгээр л шууданд хүнжил гуцаа хийж хурж ирээл энэ өрөөнд нь ороод тэгэл ногоогоо тариа хөвтчихээ. Тэгээ энд ногоо нь гарахаар үүдэнд нь нэг хүлэмжийг юу болгоцсон байна гэхээр савлгааны цэг болгоод нэг логистикийн компани сууж байгаа. Эдгээр бензин тос гэдэг байх юм байхгүй өглөө нь босоод юмаа хураагаад төрдөг тэрэгэн дээр авчиг хиллээл өгчөж байгаа байхгүй. Тэгээ падаана авчна. Тэнгүүд борлуулалтаас дансанд мөнгө ороод ирэхэд зээлээ төлчөө. Манай аваргууд бол манайхан шиг нөгөө интернет байхгүй юм байна. Фэйсбүүк орохгүй юм гэхгүй шүү дээ. Тэгэл тэндээ нэг жоохон болонд нь юу гэлээ? Нэг хил мах 3 сар хэрэглэнэ гэж байна. Ихэнх нь нөгөө тэгээ мантуутай тэгээд хоёр өгшин байжлаа. Тэгээд тэд нэр дараа нь хүү өмч боллоо шүү дээ. А манайд яаж юм хэр зэрэг тэртээ тэргүй барьцаа хөрөнгөгүй хүн туршлагагүй хүнийг аваач хичнээн сараар одоо цэцэг ургуулаа тэгээл нэг тооны машины батарей шатаагаад ингээд бодоод өгөрчий тэдээр зараа тэдэг болно. Ингэж яваад байгаа байхгүй. Тэгээ би энийг албаасаар бид нар чинь 30 хэдүүлээ авчихсан юм аа. Тэгээ энд би эднийхэн та уулзж байгаа тэр зураг байна. За ингээд одоо яаж ийм хэр зэрэг за би 14 онд нөгөө хятадыг ярьж ээж Чингис хаандаас их том юм ярьсан юм аа 700 хэдэн сая мая төгрөгөөр одоо 10 хэдэн хөлөмж барьна гээл хамаг найз нар ах түүнэрийнхаа үл хөдлөхийн гэрчлэгээ яриад ингээд 2 жил шахам хөөцөлдөг. Тэгээ би нэг мө урд хой тормоо гэдэг нэг 2 давхар сургалтын байр байсан. Тэрийгээ тавьсан чинь юу гинэ? Нийт халаалт байхгүйгээд надад тэрий маань 20 саяас сэтрэхгүй л гэж. Тэгээд яваад ирэхээр зэрэг надад бас ах нас хэдтэй л гэдэг юм л да. Бас 50 гарсан л да. Шүд хэд байна гэдэг хэдэн байхгүй л гэсэн. Тэгээ ийм байдлаар ингэж явуулсараад надад яаж юм хэр зэрэг өөр та бол нэг 80 саяын л үнэтэй юм байна гэдэг чухал. Тэгээ одоо яах вэ? Нэгэн зойршин ямар 80-аар гээд тэгээ зүтгэж байгаа түрүүний гарсан урт нь 20 м-тэй. За энэ шиг л юм да. Өргөн 10-тай ингээ 200 м квадрат түлэмж ярьж байгаа. За яах вэ? Монголын нөхцөл чанга юу ч гэсэн үзийгээд тэгээ би тэнд үзээлцгэнд хараад тэгээд өвөл зүгээ авчиж унтчихсэн зүгээчтэй санч тавиад тэгээ тоос хүртээгээд тэгээд юу яахгүй юу? Нөгөө мө үзээлцэг маань цаахан ургаад тэгээд би нэг 3 сортыг тарьсан. Америк, Солонгос, Хятад бас манай нөхцөлд яах нүг. Гуруулаа ургаж ийлээ. А тэгээд тэр үзээлцэг нь гарч ирээд ингэсэн яг хөө тэнд өвөл хийх ажилгүй нөхөр тэнд хэдэн зөвгөө хараад тэгээд үзээлцэг нь арчлаа байжсэн. Ах トゥ сад найз нөхд ирэхээр монголчууд цөөгөн шүү дээ. Тэгээд нэг гэр бүл ирээд явангуудаа нөгөө төлтэй ярьд юм байна. Нөгөө хагас үтэн сайн болох тусмал ирж байгаа хүний тоо зочны тоо нэмэгдээд а би ч баярлал магшаараад ингээд тэн дотор ямар дулаах юм бэ газаа бүр тачигнаад байдаг гээд манай шоу биоч нь бол хотоос их үүдэн ш. Тэгээ ингэсэн чинь өөдөл чинь цаашаа яриад ажлынхантай ярьд юм байна. Тэгээ энэ ТV баха. Тийм телевизээс нэг эмэгтэй ярьж байна. Та үзээлцэг нь тарьж байгаа юм уу? Гуарны нэг хэдийн тарьж нэг мэдээ авчих ихгүй юу? За ингээд өтөгдөг би чи шуунд ч дээ. Гөө яах вэ дахиад чи. Тэгээд хурж ирээд юм ч бодсонгүй яриа өгчлөө. Тэгсэн тэрний явчт юм байна. Тэгээд дараа 7 хоногоос бүх телевиз орж ирэн гэсэн би од болж байгаа байхгүй тэр нь. А тэгсэн манай найз нөхөд зарим улсууд хэлж байна. Чи одоо өөрөө эхлээд баяжчих заа юу. Тэгээд нэг баяжаагүй байж ч тэ. Бүх юм ингээ суураа тэдэн метрийн тэр юм ингээ. Чи бизнесмен хүн биш гэдэг байхгүй. Тэгээ би яагаад тэрийг хүмүүст хэлэх гээд байна гэхээр нөгөө нэг хаттууд чинь би нэг их том юм ярьсан шүү дээ 17 сая долларын би хүлэмж барьна гэсэн сүүлд нь 80 сая гэдэг чинь эдийн яваа авч гэж. За яах вэ би ихлээр өөр туршаад. Тэгээд бас
хавар би нөгөө дистрибьюторийнхаа гэрээг хийя гэж гоншгоноод байгаа байхгүй хүрээд ирээч. Тэгээ нөгөөдөл ч ажил ихтэй дандаа энэ гадуур явдаг Япон, Америкээр энэ Араб, Сауди Арабаар хөлөмж барьдаг гарууд байна. Амар боловсралтай. Тэгээ 3 менежер онгоцоор ирлээ. Тэгэхээр нисгтэр тосч аваачаад хөлөмжинд би жоохон баатар байхгүй яагаад гэхээр үзэлцэг нэг болцсон. Тэгээ нөгөө нисгээс авангууд шууд явж чичээ. За манай хөлөмж ямар байна? Гараац мараац хар энэ тэргээл томсон. Нөгөөдөл харснаа үзэлцэг нь авч идэл. Вау! Та юу хийсэн энэ үзэлцэг? Юу хийсэн? Ямар бордоогоор борцсон юм бэ? Гүги юм бордоо надад хэмээн бордоо мөнгөч байхгүй тэгээд малынхаа бууцыг хийсэн гэсэн. Энэ бишээ худлаа байна. Энэ ч уулын үзэлцэг шиг амттай байна гэдэг хэвгүй. Тэгээд яаж ингэж амт оруулсан гэж. За тэндээс нэг юм үзээ тэд нар ч яхад миний тэр жижиг тэр олон газараа явсан хүмүүс. Тэд нар чинь зүгээр нөгөөдхийг амтлчаад үргэлжтэй ямаа шиг дайраад үргэлж идэл ингээл явлаа. Тэгээд бага хэдийн тгүүлгээд нэг уутанд хийлгээд тэгээд хот руу орж ирээ хоолнд орсон. Тэгээд миний нэг төрсөн дүү байт юм л да энэ Америкт яг энэ ургамлын гений инженерээр зэрэг хамгаалсан. Тэр дуу маань нэг амралтаараа ирж таараа тэдэртэй хамт хоол идээд тэгээд энэ доктороос асуу гэдгсэн. Манай хүн инээгээл байгаа байхгүй. Та нар юу гэж бодож байна гэсэн. Энэ яг л юм гэсэн. Та нар технологи хэлэхгүй. Тэгэд ингэж тахгүй. Тэгээ нөгөөд чинь гуулгаж байгаа хэлж байгаа. Тэгээ юу гэсэн чинь өдөр шөнийн температурын зөрөө гинэ. Бидэрт бол айгүй хүнд асуудал байхгүй амьдрал. Тэгээ яагаад тэр амтанд дөлөөлдөг гэсэн чинь тэр чинь өдөр ингээд нар гарахаар гадалгаагүй 30 гараад байгаа байхгүй. Одоо манай хөлөмжөнд 40 бишээ саяны нэг 3 хоногийн өмнө нар гарсан шүү дээ. 48 гараад байна. Гадалгаагүй шүү дээ. Чүнж галахгүй. Өдрийн цаг тэгээд. Тэгэхээр өдөр нь 30 гарчаад тэгээ ороо ингээд нар буусны дараа жоохон галгаа энэ тэр нэмхээр зэрэг үсрээд нэг 15-аар бариулж байгаа байхгүй бид нэр. Тэг чи 2 дахин бууж байгааз. Тэгэхээр энэ амтэн чинь амьд юм болохоор зэрэг өдрийн сайхан гэрэл тэжээд хоол унд юм авчаад шөнө бас адилхан амард юм байна. Яг амрах гэхээр нь даарад болдоггүй. Энэ ургамалч ямар амтэн шиг юм доогуур гүйж орно. Дээгүүрээ хүнжил нөмөрнө гэсэн байхгүй чинь. Нөхөнд орно гэж байхгүй те. Тэнгүүд нөхдүүд шууд өгөөд өгдөг юм байна бас. Амьдралын төлөө тэмцдэг юм байна. Тэмцдэг юм нь юу гэхээр зэрэг бодис солилцоо явуулд юм байна л да. Үндсээр нөгөө чаддаг ажиллаа хийж өгөхгүй. Тэгээд удаж чадахгүй баахан бодис солилцоо явуулахаар нөгөө илүүд тэр тэжээл чи хаана очдөг гэхээр жимсэнд очижтэй юм байна. Тэгээ ийм л асуудал шүү дээ. Тэгээд тэгсэн тэд нар гайхаж байгаа байхгүй. Яа. Бид нар ямар ухаан муутай юм бэ? Бэж нэгдийг нэ 12 сарын 20-оос 1 сарын 20-ны хооронд жимсэнд амт ордог гэдэг. Өөр үе удмаараа тэр үед жимсэнд витаминдаг болдог цаг хугацаа хүүхдүүдэд их жимс хэдүүлдэг. Ялангуяа үзэлцэгний хэдүүлдэг юм л дээ. Тэрний аминда температур жоохон зөрөө гарч байгаа юм байна. Өдөр чүнч ингээд бүх гэсэн юм байгаа шүү дээ. Тэнгүүд бас нэг жоохон өдөрхөд нэг юу гэдгийг нэг 4-5 градусын байгалийн температурын зөрөө гарахад тэнд бас амт орж байгаа гэх жишээ. Тэгээ энэс болоод тэр нөхдүүд надад юу гэж юм гэхээр та ерөөсөө шүү дээ. Яаж ийж санхүүжилт болоод ерөөсөө үзэлцэнд тарчих. Танд гэж хэлгээд байна шүү дээ. Энэ дэлхий дээр явдаг онгоцоор явдаг 8-2 байдаг гинэ. Нэг нь цэцэг гинэ. Нөгөөх нь жимс. Латин Америкийн банан эднэр ч одоо Москвач байж байдаг, Токиоч байж лээдэг байхгүй хаягтайгаа. Тэд нар юугаар ирдэг гэхээр онгоцоор ирдэг. Танад Бэлжнэр өдөрт 3 онгоц нисэж байна. За та энийг яаж хийж байгаа төлөмжөө олшруулад гүзээлцэг тариа ийм амттай гүзээлцэгний хятад хүн амсгал юм бол мөнгө хамаагүй гэж. Тэгэд надыг захиад явсан. Ирэх жилийн 3 сар гэхэд та нэг 300 хил гүзээлцэг ингээд зарлагдчихаа. Бээжинд ачаад ирээ. Бид нар танд туслая. Бид нар Бээжингийн бүх том компаниудыг захирал менежерүүдийг том заал засчаад зарлж агаад Монгол гүзээлцэг нь амтлал гээд ширээн дээр битүү өрж аваад идүүлчих. За тэгээд та Бээжинг хангаж чадахгүй гэж асууж байгаа байхгүй. Би ч одоо Бээжинг одоо яаж хангах вэ? Тэгэхээр миний санаа юу гэхээр зэрэг аль болох юм болдсон байна. Нөгөө хүүдэн чинь бас сайн тал байна. Амтнд нөлөөлж байна. Гэт би олон хүнд яриад бүгдээрээ баг ажилгүй ингээ яваад аж хэрэггүй.
өвлийн хүлэмж байр гэж ятгах гээд байхгүй. Та нарын тархиг угааж байгаа шүү дээ. Яг нарийн даавал. Тэнгүүд би газар ингээд хүлэмж үзэлцэн тарьчих юм бол манай нөгөө гадаад төгссөн айгүй олон хилтэй менежерүүд ингээд зүгээр хөлхөд яваад байгаа байхгүй. Ингээл Twitter, Facebook-ээр юм хий. Тэр нөхдүүд нэг компани байгуулад нэг борлуулалтын хийчих чинь нэг веб руу аваач нэг онгоцоор үзэлцгнээ зараад байвал хэдэн төгрөг олчих юм байна л гэж би ярих гээд байгаа санаа нь энэ. Тий. Ийм боломж байгаамаа. Тэм учраас ганц нэгээр бөөндөө юмаа тарьяа гэсэн юм.